Соёл урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч уран бүтээлийг шалгаруулдаг Мөнгөн мод 2024 наадмын 16 дахь удаагийн шагналыг гардуулах эслийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү наадамд нийтдээ 25 төрөлд 163 нэр дэвшигч өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа. Аниргүй гүм цом майнад би сүүлийн 8 жил яг энэ нүүдлийн өв соёл гэдгийг дагнан сурвалжилж өдөөгөр зурганд явсан юм байна. Тэгээ өнгөрсөн онд өвгөөр нэг 2 цуврал ном гаргаад нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКОгийн соёлын өвөд нөгөө нүүдэлчин ахуй бүртгүүлэх ажилд бас зургаараа гар бие оролцсон эдгээр өөр дүнгийн мань үнэлж юм шагнал өглөө. Энэхүү шагналыг авсандаас өөртөө ч итгэхгүй байна. Тэгээд цагаан зүрх коллекц маань ерөнхийдөө одоо амьдралын одоо гэрэл сүудэр байдаг те тэр бүхнийг ингээд цагаан одоо замаар байг гэдэг утгаараа одоо хувцс загварын одоо урлагаар энэхүү коллекц илэрхийллийг хүссэн. Тэгээд жакетны одоо зохиомжийг зүрхийн хэлбэрээр гаргаснараа энэхүү загварын маань онцлог гол загвар маань оршиж байгаа. Монгол улсын зүүн хүрээнд хүрээ майдрын дугна гэж байсан. Энэнийг үндэслэж одоо тэн дээр тийм хүрээ майдрын дугна босгох төсөл хийж тэгээд анх энд бол одоо манай Балдан гэдэг архитектор бид хоёр анх одоо эскиз энтрийг хийгээд маш олон одоо төсөл хийсэн. За тэгээд яг энэ хэрэгжиж эхлээд одоо 24 онд ашиглалтанд орсон. Энийг бол та нарыг очиж үзээрэй гэж би уриалъя.